Мэргэжлийн хүний хувьд болохоор намайг бол мөрөдө тоглоом илүү зовоож байгаа. Яаж бол жишээлбэл нөгөө би бас нэг хувийн эмнэлэгт ажилладаг. Тэр хувийн эмнэлэгт ажиллаж байгаа хүний хувьд болохоор манай зүйлүүд бол архин дондох эмгэг баг ирээд байна. За. Мансуурлах донтой хүмүүс яг уу ирэх нь. Тэгвэл одоо бүх донтой хүмүүсийг тэд нэр одоо 3-1-ийг л эзлээд байгаа байхгүй. Үлдсэн 3-2-ыг болохоор дандаа тоглоомын донтой. Нийт хэлж байгаа хүмүүсийн баг 3-2 нь 3-2 нь тоглоомын донтой ирээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө төрөний одоо хэлсэн одоо альва нэг би ч гэсэн ч одоо өөрийнхөө утсаа нэнгуутал тэгээд XBet-ийн Mon-bet-ийн ингээд реклам бол банк явагддаг. Хэрвээ би тийшээ нэг удаа ингээд орчвол би ч яг одоо орохгүй л дээ. Ягаад гэвэл биний духны хэсэг бол сайн ажиллаад байгаа учраас тэгвэл залуучууд хүүхдүүдийн хувьд бол энэ ингээд амархан мөнгө олчдгийм биш дээ гэл. Тэгээ юу ойлгохгүй нь гэхээр альва нэг тоглоомын цаана одоо бид нар сэтгэл зүйчтэй тоглож болохгүй байна тий одоо нэг тоглолвол нэг хожвол одоо хоёр хожигдно гэх мэт. Яг одоо тэр тоглоомыг зохион бүтээж байгаа цаана бас нөгөө сөрөг сэтгэл зүйчд сууж байгаа шүү дээ. Яг одоо миний төрөний хэлсэн байглаасан заяагдсан одоо шагнал одоо системийг яаж одоо хүчтэй ажилуулах уу гэдэг л одоо бүтэн айран байгаа штэ. Яг л энэ бол одоо зах зээлийн одоо хөл яваад байгаа байхгүй юу? Ашигынхаа тодорхой хэсгийг яаж эндээ илүү донтуулах уу гэдэг рүүгээ хийх юм биш те. Яг тэр чинь хоногшуулт яваад байна. Яг үндэ тэгээ гараад тэн дээр хүн дараад орохгүй л те. Тэгтээ тэн дээр юм болгоных нь урталт явж ийн гэдэг чинь тархинд нь тэр нэр нь ингээд хоногшоод байгаа юм. Нэг юм байт юм байна. Хоногшуулт юм маркетинг. Дараа нь одоо яаж мэдв? Жишээлбэл нэг хэцүү үед нэг одоо зайлшгүй нөгөө яаралтай нөгөө мөнгө хэрэгтэй болсон үедээ тий нөгөө 200 мянга ч юм уу 400 мянга ч юм уу нэг ийм үе байсан. Хин нэг одоо залуу хүний өмнө бас байж болно шүү дээ. Тэгэхээр шүд тэр нь санаанд орно шүү. Тэр чинь нэрээ тэр чинь шүд нэг одоо юу ячвал бүртгүүлчвэл 480 өгдөг юм билээ шүү дээ гэл. Тэгэл маркетинг ихнийх нь юу айгу өнгөлөлттэй давтаж өгдөг юм. Ихнийх нь өнгөө маа гэл тэгээд дараагийнх нь 3 дахь 4 дахь асуул тэгэл юу н алдаж явна. Одоо манай тандж байгаа хувийн эмнэлэг тандж байгаа хүмүүсийн одоо алдсан хэмжээ бол янз бүр. Тэрбум энэ хүрхүү. Хүрнэ. Тэрбум хөрнө. Тэрбум төгрөг. Нэг орой суугаад River Garden-ы байрыг досгоцсон байгаа.